Имчилгээ авахаас өмнө имчилгээ авч байх үе имчилгээ авснаас ялгааны дараа. За та бүхэн ямар үйлчлэгээ аваад ийм үр дүнд хүрч вэ гэж бодож магадгүй. За би болохоор бөө юу болж хайж ашгүй анх удаа алдад Rejuran гэдэг тарилга арсны имчилгээ миний имлэг дээр авч үзсэн. За тэгээд мэдрэмтийн хуурай арьстай, арьс нь жоохон хөвшөрсөн байна. Батганы сорвтой, бүдэг жигд бус арьсны өнгөтэй байна. Эсвэл асуудал ихтэй арьс нь богино хугацааны үр дүн хүсэж байгаа хүнд айгүй юм зүгээр үйлчлэх санагдсан. За тэгээд ялангуяа Солонгост богино хугацаагаар нэг 7 хоногор ч юм уу хальт ирээ явж байгаа хүмүүс хурдан үр дүн хүсэж байгаа том үйлчлэгээ, арьсны гой үйлчлэгээ авмаар санагдж байгаа бол Rejuran тарилга бол айгүй хамгийн зөв сонголт санагдсан. Яагаад гэх юм бол яг энэ үйлчлэгээ авах хүртэл би янз бүрийн ингээд үйлчлэгээ хэрэгтэй хэрэггүй газар ингээд олон имлэгээр ингээд өөр үйлчлэгээ аваад айгүй мөнгө өрсөн санагдсан байхгүй. Тэгээд энэний оронд нэг удаагаар айгүй том хөдлөөд анханасаа Rejuran тарилга авчихгүй явдаа гэж айгүй харамсан. За тэг яагаад миний имлэгийг сонгосон бэ гэхээр би болохоор бусад имлэгүүдээр Rejuran-ыг нэлээд судлаад очсон болохоор надаа бусад имлэгүүдтэй харьцуулаад үнэнд хамгийн боломжийн. За тэгээд за нэг Rejuran авандаа гэж бодоод тацсан чинь үнэн боломжтой байсан учраас би 2 үйлчлэгээ авсан. За Rejuran тарилгын үед мэдгүй байх юм бол энэ яргаа загсны DNA, salmon DNA гаран авсан байгалийн гаралтай найрлагатай арьсны доор нэмгэн зүгээр таринга ингэж шийшэл өгөнгөө байгалийн аргаар дотроос нь имжилдэг имжилгээ байгаа. За salmon DNA PDRN нь болохоор коллагены ялгаруултыг дэмжиж эсийн шинжилэлтийг хурцсалдаг. Тэгэхээр тийм болохоор таны арьсыг дотроос нь засч өнгөлөг ялсан зүрхийг өгдөг. За тэгээд хамгийн хурдан эдгэрдэг имчилгээ юм байлээ. Тэгээд энэ харагдж байгаа юм бондгор юмнууд нь болохоор 2-3 хоногтой ерөнхийдөө бол бүтэн арилжтай юм байлээ. За ингээд имчилгээ аваад дуусгаар нэг иймэрхүү царай таардна. Тийм болохоор маск, малгайч юм аваад тусад нь бэлдээд ирүүл айгу зүгээр санагдсан. За тэгээд энэ миний 7 хоногийн дараах үр дүн. Ерөөс нь өөрөө бодаагүй, юу ч хийгээгүй, зөвхөн нарийн тос зүрсэн байгаа үр дүн. За тэгээд ингээд арчаад бүр үзүүлж байгаа. Ямар ч ерөөс нь өөрөө бодаагүй гэдэл чаваас хараад байгаа шиг байна. За тэгээд эмэгтэй хүн яалчгүй л нөө эрэгтэй хүн үс сайхан бол зүс сайхан гэдэг шиг эмэгтэй хүн бол арьс сайхан бол зүс сайхан юм байлээ. Тэгээ арьс ингээ гоё очоод нэг нүрээ бодаагүй байсан ч гэсэндээ айгу өнгөлөг айгу аятайхан харагдаж байгаа шиг. Тийм болохоор та бүхэн миний энэ доор харж байгаа миний нэмлэг рүү заавал очоод энэ тарилгыг заавал аваарэ. Тэгээ Монгол ажилтнтай орчуулгын янз бүрийн зүйл бол айгу асуудалгүй байсан. За тэгээ үнэхээр chef kiss. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн имчилгээр уулзцгаая.